ойрд маш их олон томилгоонууд болж байна. Энэ томилгоондоос хамгийн ард иргэдийн хүсэн хүлээхгүй байгаа зүйл бол дэд сайдын асуудал. 24 оны сонгуулиар бүрдсэн засгийн газар дэд сайдгүй яваад ирсэн, цаашдаа дэд сайдгүй явна гэж тунгаглаж ирсэн. Гэвч одоо юу гэдгийг одоо намын өр зээлээ зодоо навцооноо тайвшруулахын тулд 16 дэд сайд гаргаж ирж байгаа энэ явдал бол үнэхээр ард түмний дургуутслыг хүргэж байна. Тэгэхээр энэ дэд сайдын асуудлуудад анхаараач. Их хурлын дарга та энэ одоо засгийн газарт зүг чиг өгөөч. Өнөөдөр одоо төрийн албаны албан хаагчдын тоо бол саяхал 100 хэдэн мянга гэж ирсэн, одоо 200 гаруй мянга гараад одоо 300 мянга хүрэх гэдэг юм уу? Нийт ажил алуу хэрэгжилж байгаа хүмүүс жинхэнэ төрийн албан хаагч болчихлоо. Тэгээ энэ одоо сандал судлалын асуудлаа болооч. Өнөөдөр төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар ажиллаа хийсэн хүмүүс мөнгө төгрөгөө авч чадахгүй, ажил хийлгсэн хүмүүс нь мөнгө төгрөгөө өгч чадахгүй, эдийн засгийн нөхцөл байдал ийм хүн дээр тусчаад байхад тэгээ одоо энэ оны заагаар хүмүүсийн баяр наадам тэмдэглэгч анхаарал сарилсан үед нөгөө чоно борорноор гэдэг шиг энд дэд сайдын асуудал оруулж ирж байгаа бол үнэхээр ард түмнийг одоо зөвхөрөнгөнд баруулж байна. Ийм учраас энэ дэд сайдын асуудлыг хориглохыг одоо засгийн газарт их хурлын зүгээс нөгөө Батсуур гишүүн та биднийг нөгөө хамтарсан засгийн газарт ажиллаж байхад ажиллаж исэн нөгөө 28 үндэсний хороо буугаад яг мэдээж засгийн газар бол 2.2 их найдын хэмнэлт хийгээд нэлээдгүй одоо хэмнэлтүүд бол явж байгаа юм байна. Тийм мэдээллүүдийг бол авч байна. Ер нь бол нэг үндэсний хороо бол бараг хамгийн багадаа нэг дунджаар 20 үнэтэй байсан. Тэгэхээр энэ оронтоо бол нэг үндэсний хорооч хүрхээргүй юм тооцооллуудыг гаргасан юм байна. Тэгэхээр энэ талаар бол илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгөх бах. Тэгэхээр одоо бүгдээрээ бол сахилгууд хариуцлага мэдээж нэмэгдүүлнэ. Монгол банкн дээр бол энэ оронтоо нэмэгдсэн асуудлууд бол байна. Тэгээ юу гэж нэрлэхтэй л байгаад тах шиг байна. Тэрнээс биш нөгөө үндэсний хороо элдв менежер гэж нэрлэхээр болоод байдаг. Ингээд нэг юм асуудлууд үүсэж байна гэж ойлгож байна.